Зяана мэцгаано та бүхэнд орой минь хүргэе. За өнөөдөр миний та бүхэнд хүргэх гэж байгаа нэг мэдээлэл байна. За мэдээллүүдийг та бүхэнд харуулъя. За X метабиржийн бүртгэл одоо баталгаажихгүйгээр буцаад байгаа тохиолдолд яах вэ гэдэг тухайн хүмүүстээс мэдээлэл хүргэе гэж бодсон. Яагаад тэгэхээр маш олон хүн над руу ер нь чат бичсэн нэг 10-аас дээш тохиолдол тийм ээ. Ийм үг гарч ирээд байна яах вэ? Ийм бичиг гарч ирээд байна яах вэ? Уг нь зөвлөл явуулаад байгаа яах вэ гэд маш олон асуусан. Тэгэхээр албасны их сурвалжтай за тухайн биржийн хамт олонны гаргасан зөвлөмж болон за миний эргэн тойронд одоо надаар одоо тэг KYC хийлгэсэн миний хамаатан сата ах トゥ бас буцсан тохиолдол байгаа. За тухайн кейсийг бас та бүхэнд хүргэе гэж бодлоо. За нэгдүгээрт та бүхэн мэдээж мэдээлэл худлаа байгаа учраас л тань руу одоо мэйл ирж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт ямар нэгэн байдлаар тухайн алдааг заавал одоо засах ёстой шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За гуравдугаар л ямар үг тухайн мэйлд ирсэн бэ гэдгээ зөв ойлгочих юм бол тухайн алдааг доргон засаад буцаад явуулах боломжтой. Тэгвэл яг юунаас болоод байгаагаа ойлгохгүй бол тэгээд дахин яваал юм гэсэн үг. За name not matching буюу одоо нэр зөрүүтэй байна тийм ээ. Уг нэр зөрүүтэй байх. Эсвэл авгаа бичих газар нэрээ бичих, эсвэл нэрээ бичих газар авгаа бичих гэдэг юм уу. Иймэрхүү байдлын зүйл ажиглагдах юм бол ийм алдаа заадаг байна. За бас нэг юм анхаарах хэрэгтэй. Тэр нь та авга нэрээ бичихтэй ер нь бүх мэдээлэлээ бичихтэй англи үсгээр одоо бичих ёстой гэдгийг англи галгаар бичих ёстой. Одоо жишээ нь ням гэдэг үг эсвэл баяр гэдэг үгний ардталд яаж бичих вэ гэдэг тэр юм аа яг л стандартын дагуу зөв галгаар бичих ёстой шүү гэдгийг бас анхаарчаарай. За ер нь бол хүн болгоо мэддэг хэрнээ жижигэнтэй тийм зүйл учраас зарим хүмүүс бас мэдэхгүй тохиолдол байж магадгүй. За дараагийн нэг зүйл нь за ID already exists буюу таны илгээсэн мэдээллийн дагуу бүртгэл үүссэн байна. Хэрэглэгч зөвхөн нэг бүртгэл үүсгэх боломжтой бөгөөд за дахин үүсгэх боломжгүйг анхаарна уу гэхээр хэрвээ танд буцсан тохиолдлын чинь мэйлэнд already exists гэсэн үг ирсэн байвал та хоёр өөр мэйл хаягаар нэг хүн бүртгүүлсэн тохиолдол танд байна уу буюу гэдгээ шалгах гэсэн үг. За дараагийнх нь birthday not matching буюу төрсөн он сар өдөртэй холбоотой мэдээлэл нь зөрүүтэй байна гэдэг тухай байж болох юм. За энийг бол бас тэр болгон хүмүүсийн алдаа гаргаад байх хэрэгтэй. Юу ч гэсэн бас харуулъя гэж бодсон. За дараагийнх нь error not readable ID буюу бичиг баримтын мэдээллийг унших боломжгүй. За тухайн явуулсан илгээсэн иргэний үйлчлэлийн арга үрийн зураг нь утга бүхий алдаатай. За эсвэл иргэний үйлчлэлийн зураг нь фокус нь таараагүй. Бүрсийсэн хит холоос авсан ч юм уу те. За мөн гэрэл зогсон ч гэдэг юм уу. Шаардлага хангаагүй учраас одоо уншигдахгүй байна гэсэн алдаа гэж ойлгож байна. За энийг бас боддоор би харуулъя. Та бүхэнд ийм мэйл ирээд баталгаажихгүй байгаа бол та иргэний үйлчлэлийн зургийг дахин одоо маш тодор авах ёстой гэдгийг бас хэлье. За ийм агуулгуудыг ингээд задлаад өгчих юм бол тухайн хүн яг юун дээр алдаад байгаа вэ гэдгийг мэдчихвэл буцаад тэрийгэ засах маш боломжтой гэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл нь энэ дээр байгаа. За unsupported ID type буюу дэмждэггүй тийм одоо бичиг баримтны төрлөөс илгээсэн бол одоо бас татгалзах нэ. За энэ дээр нь болохоор иргэний үнэлэх биш дээ иргэний үнэлэх нь байхгүй хүмүүс лавлагаагаа явуулдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдолд бол unsupported ID type гэсэн юм бичиг гарч ирэх нь. За мөн бас нэгэн юун дээр filed гэсэн юм бичиг миний нэг баталгаажуулж өгсөн хүн дээр гарсан. За энэ filed гэдэг бичиг гарсан хүнийхийг би яаж засч өгсөн бэ гэхээр селфи зургийг нь яг ахиж ингээд зөвөр тий яг л тэр дөрвөлжин одоо бүрийн нөхөнд нь фейсийнхаа тэр төрхийг тааруулах ёстой бол тэр үед нь зөв тааруулаад ингээд яасан гэхээр алдаагийн засаад явуулсан чинь баталгаажаад ороод ирсэн. Тэгэхээр та бүхэн бас энэ дээр тэр ийм бичиг гарсан бол анхаараарай.
гэж зөвлөе. За дараагийн нэг зүйл нь за сүүлийн үед X-Meta-гийн хамт олон за X-Meta-гийн багаас бол маш олон дэлгэрэнгүй тайлбарууд мэдээллүүдийг бол хүргэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоос хүмүүс бас нэгдсэн мэдээлэлтэй байвал зүгээр юм уу гэж бодоод бодтой мэдээллийг их сурвалжаас нь хүргэж байгаа. За X-Meta бирж дээр IEC буюу их койныг хоол хийсэн хүмүүс сар болгон шимтгэлийн ашигын 80%-ийг одоо ашиг болгож хүртнэ гэдгийг хүн болгон бас мэдчихэж байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс юу гэж одоо асуугаад байгаа вэ гэхээр тухайн шимтгэлийн сар бүрийн ногдол ашигаа их койноор өгөх юм уу эсвэл трейд цэгийн шиг одоо төгрөгөөр өгөх юм уу гэдэг асуулт бол хүлээлт бас авих байсан. За энэ дээр хариулт өгөхөд ер нь бол их койноор өгнө. За их койноор өгөхдөө X-Meta бирж дээр шимтгэлээр орж ирсэн бусад койн болон токенуудын зах зээлийн ханшаар нь зараад тэгэхээр тараах гэж байгаа их койноо зах зээлийн үнээр нь буцаж худалдаж авна. Тэгээд тэр худалдаж авсан их койноо хоол хүмүүстэй ингээд ашигын 80% нь 80%-ийнхаа тооцоогоор олгоно гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо X-Meta дээр ч өөр зөндөө биткойн, Ethereum, Dogecoin гэдэг юм уу, BNB гэдэг юм уу, өөр зөндөө төрлийн койны арилжаа явагдаж байгаа. Тэднээс шимтгэлийн ашиг X-Meta дээр орж ирэнгүүт тэрийгэ тухайн койноор нь шимтгэлийн ашигаа зараад зарсан мөнгөөрөө тухайн үеийнхаа зах зээлийнх нь ханшаар IEC-гээ худалдаж аваад тэгээд IEC-гээрээ одоо хоолтруудаа ашигынхаа 80%-ийг тооцоод ингээд юу аж өгнө гэсэн тарааж өгнө гэсэн ийм аль бисны мэдээлэлтэй. За ер нь яг баг хамт олон бол өөрөө энийг харахтаа юу гэж харж байгаа юм гэхээр за тогтмол сар болгон тодорхой үнийн дүнгээр одоо юу гэдгийг тодорхой хоригдлын 80%-ийн ашигаар IEC-г тухайн үеийн ханшаар худалдаж аваад ахаар ер нь бол үнэнд маш сайн эерэг нөлөө үзүүлнэ гэдэг тийм хүлээлттэй бол байгаа юм шиг санагцсан. За ер нь бол тэгж бодож төлөвлөсөн байх гэж ойлгосон. За дараагийн нэг зүйл нь IEC токен өөрөө X-Meta бирж дээр 22 оны 1 сарын 18-ны өдөр бол өдрөөс эхлээд за орлого зарлах хийх боломжтой болно гэсэн ийм мэдээлэл байгаа. За энэ бол бидний бас хойдол хийж байгаа хүмүүсийн хүлээж байгаа нэг хугацаа гэж би ойлгож байгаа. Хүн болгон одоо трейд цэгийн ч юм уу, комплекс ч юм уу, DAX ч юм уу бусад биржүүд дээр байгаа IEC-гээ X-Meta руу оруулах боломжтой болно гэсэн. За орлого зарлагтай холбоотой зүгээр миний хувийн зүгээр та бүхэн зөвлөх нэг зүйл нь за нэгдүгээр депозит хийх гэж байгаа орлого зарлагын адрес, wallet адресаа маш сайн одоо зөв эхлэл төгсгөлийн хараад тэ маш сайн зөв байна уугүй байна уу гэдгээ хянжаагаад зарлага одоо тухайн биржээс наашаага X-Meta руугаа оруулаарай гэж зөвлөе. Хэрвээ орлогын хаяг адрес буруу байгаад таны IEC алга болсон тохиолдолд хариуцлагыг хэн ч хүлээхгүй гэдгийг маш сайн анхаараарай. За дахиад хэлнэ энэ салбарт хувь хүн өөрөө өөрийнхөө одоо бүх зүйл дээр хариуцлага хүлээнэ гэдгээ бас маш сайн мэдээд авчаарай. За дараагийн нэг надад зүгээр их таалагдсан гэх юм уу. Ер нь их гоё дайггүй санагдаж байгаа зүйл нь за Binance дахь өөрийн данснасаа X-Meta-гийн одоо биржийнхаа данс руу ямар нэгэн крипто шилжүүлэхэд ямар ч шимтгэл байхгүй гэсэн ийм маш тодорхой мэдээллүүдийг бол IEC-ийн хамт олон өгсөн. Тэгээд энэ мэдээллүүдийг та бүхэн бас мэдээд авчихад илүүдэхгүй байх. Ер нь явандаа бол бараг ингээд миний зүгээр ойлгож байгаагаар тэр хүмүүсийн мэдээллүүдээс ингээд ойлгож байгаа Binance-ийнхаа аппликейшнээс X-Meta-гийнхаа балансыг харж болдог иймэрхүү юмнууд ингээд нь хийгдээд явах юм шиг харагдсан. За мэдээллүүдийг нь зүгээр би өөрийнхөө л тэгж ойлгосон. Тэгээд та бүхэн бас давхар судлаад үзээрэй. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Нэрээ тийм өмнө миний нөгөө X-Meta биржийн KYC-г яаж баталгаажуулах вэ? SMS буюу мессежээр давхар хамгаалалт яаж хийх вэ гэдэг бичлэг маань YouTube-с устсан байгаа. Тэгээд яг яагаад устсныг нь бол
одоогор би мэдэхгүй байна. Гэхдээ устцсан учраас одоо тэр бичлэгийг би ахиж оруулах боломжгүй. Тэгээд тийм учраас тэртээ дөрөв маш олон хүн үзээд ихэнх нь тийм ээ ер нь KFC баталгаа ажилтаа хийгээд дараагийн алхмаа асууж байгаа учраас энэ бичлэгийг оруулсан. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.